За сайн байцгаана уу. За миний энэ удаагийн хичээл маань та нартай энэ хээг зааж өгөх хичээл байгаа. За би энэ дээр энэ цамцан дээр энэ хэгээ гаргасан. За охиндоо нэгж байгаа цамц. Эннийхээ одоо энэ манжаатгны дөнгөж дээр нь гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ цамц маань доод хэсгээрээ ингэж таталдаж өгнө. Ийм гоё хөөрхөн цэвэрхэн харагдаж байгаа. За одоо би ханцуунд гаргаж өгнө. За ингэхдээ та нартай зааж өгье. За энэ хээ маань болохоор энэ хээний номны 250 дугаартай номны 60 дугаар хуудсан дээр за схемээр нь ингэж тайлбарласан байгаа. За хээ маань бол 3 гогцоонд гарна. За 4 игнээ тутамд гарна. За хээнийхээ голд бол ингээд өөрсдийнхөө дураар ямар ч хээ оруулж хэдэн гогцооч авсан болно. За схем нь болохоор энэ байна. За эхлээд хээндээ бэлдээд 3 гогцоо нэмэхээр за энэ хээний үндсэн гогцоо нь за тэгээ хээ хооронд одоо ямар хээ гаргахаас шалтгаалаад хэдэн ч гогцоо авч болно. За тэр мэн одоо нэмэхээр авах нь уу, хасахаар авах нь үү те. За энэ хооронд бол ингээд хасахаар авсан байна. 3 хасах гогцоо тэгээд өөр хээ 3 хасах гогцоо хээ гэж авсан байна. За энэ бөөрийнхээ болохоор хээ авах. За энэчнээс ингээд татсан байгаа нь энэ гогцоог энэ хоёр дээгүүр давуулж хажуу талд нь гаргана гэсэн үг. Одоо би яг нэхэх явцдаа тайлбарлая. За энэ зураас нь болохоор нэмэх гогцоонууд. За энэ дөрвөлжин дотор юу ч тэмдэглээгүй байгаанууд нь хасах гогцоонууд байгаа. За одоо за би болохоор хээний 3 гогцоо тэгээ хээ хооронд 2 хасахаар явж энэ хээгээ гаргасан байгаа. За миний гогцоо болохоор одоо тэгэхээр энэ бүх гогцоонууд маань 5 хуваагдана гэсэн үг. За одоо би хээ хоорондын 2 хасгаа авчи. За тэгээ хээндээ бэлдэж эхний игнийг би 3 нэмэх 2 хасах 3 нэмэх 2 хасах гэд игнийгээ дуустал нь явнаа гэсэн үг. Ингээ 3 нэмэх хээний 3 хээний хоорондох 2 хасах 3 нэмэх. За ингээ игнийгээ дуусгаад уулзъя. За ингээд эхний игнийгээ одоо хээндээ бэлдээд 2 хасах 3 нэмэх 2 хасах 3 нэмэх гэд нэгчгсэн. За одоо энэ игнэн дээр хээ маань гарч эхэлнэ. За 2 хасах маань бол өөрчлөгдөхгүй. 2 хасах. За одоо энд хээний 3 гогцоо байна. Нэмэх гогцоо. За тэрний хамгийн төгсгөлийн 1 гогцоог татаад энэ 2 гогцоонийгээрээ давуулаад ингээд орхино. За тэгэнгүүт одоо бид нар энд 2 гогцоотой үлдчихэж байгаа зү. За эхнийхийг нь нэхлээ. Хээ авлаа. Нэхлээ. За ингээл хээ маань гарчиж байгаа гэсэн үг. За одоо 2 хасгаа нэхнэ. Хээний 3 гогцоо хамгийн сүүлчийн нэмэх гогцоогоо татаж авчираад ингээд тавилаа. За тэгээд эхний нэгийг нэхлээ. Хээ авлаа. Нэхлээ. Хээний хоорондох 2 хасах. За
Энийгээ татаж авчирлаа. Энэ татахтаа энэ зүүнээсээ жоох нэг санж хагас ч юм уу арагш нь ингэж түлхэж жагаад холоос энийгээ татаад ингэх юм бол энэ хоёр гогцоо маань ингээ унж ирэхгүй. За ингээд нэхлээ, хий авлаа. Нэхлээ. Хоёр хасах. За сүүлчийн нэг нэмэх гогцоогоо татлаа. Зүүн дээгүүрээ давууллаа. Ингээд тавилаа. Эхний нэгээ нэхлээ, хий авлаа. Үлдсэн нэгээ нэхлээ. За ингээд эгнийгээ дуустал нэхэд уулзъя. За ингээд хэгээ гаргаад эгнийгээ дуустал нэхэд хүрээдэрлээ. За энэ схемн дээр маань хараа. Хэгээ гаргачлаа. Тэрний дараа 1 2 3 эгнээ юу ч өөрчлөгдөхгүй бүгднийг нэмэхэр явах байгааз. За тэрийг харуулъя. За 2 хасхаа нэхнэ. За одоо нөгөө энэ 3-ыг нэмэхэр нэхнэ. Хий авсан маань энэ байна. Энийгээ нэмэхэр нэхнэ. За хийний хоорондоогоо 2 хасах. За хийний 3 маань 1 2 3 2 хасах. 1 2 3. За ингээд эгнээгээ дуустал нэхий. Ингээ 3 эгнээ адилхан нэхнэ гэсэн үг шүү дээ. За эхний 1-р эгнээгээ дуусгаад уулзъя. Хээ гаргасны дараах. За ингээд хэгээ гаргачаад дараагийн нэг эгнээгээ нэгчлээ. За одоо энэ дараагийн эгнээ нэхлэх гэж байна. За яг нөгөө юу ч өөрчлөгдөхгүйгээр нэхэх 3 эгнээ байгаа. Тэрийгэ нэгж जैन. За одоо хоёр дахь нь 2 3 1 2. За хий хоорондын 2 хасах. 1 2 3. За би энд ингээд эгнийгээ дуустал нэгчлээ. Хоёр дахь эгнийгээ. За одоо энэ эгнийгээ нэгчгээд хэгээ гаргана. 1 2 3 1 2 1 2 3. За ингээд дараагийн эгнэн дээр хэгээ гаргана. За хэгээ гаргачаад 3 эгнээ одоо 2 хасах энд нэхэд энд 3 нэмэх нэхэд энийгээ дуустал нь одоо 3 эгнээгээ нэгчгээд дараагийн эгнэн дээр хээ маань дахиж гараад ингээ гоё харагдана. Яг энэ хээнүүд шиг. За дуустал нэхэд уулзъя. За одоо энэ эгнэн дээр хэгээ гаргана. 1 2. За одоо түрүүн гаргасан шүү дээ. Яг л тэрэн шиг. Гэт 3 гогцооныхоо хамгийн сүүлчийг давуулаад 3 гогцооныхоо сүүлчийг эхний 2 дээгүүрээ давуулаад 1 2 3. За ингээд хиймэн ингэж гоё харагдаж байна. За одоо ингээ хэгээ гаргачлаа. 3 эгнээ яваад хэгээ гаргаад 3 эгнээ яваад хэгээ гаргаад байна гэсэн үг. За хамгийн анх хээ гаргахтаа болохоор гогцоогоо бэлдэж нэг эгнээ явна. За тэгэл бусд нь адилхан.
За ингээд хээ маань гарчлаа. За ингээд энэ маань хээ маань бол ерөнхийдөө бүтнээрээ ингээ гарсан байна гэсэн үг. Дараагийнхаа хээг гаргаж ээж энэ хээ маань гоё ингэж бөөрөнхий болж харагдаж байгаа байхгүй юу? Энд хэгээ гаргалаа, энд хэгээ гаргалаа. Тэгээ ингээд бүтэн яг энд нэг хумигдаад, энд ирж нэг хумигдаад ингээд гоё хар. За би энд болохоор хэгээ яг 3 бүтэн гаргаад дараагийнхаа хээг одоо гаргангуудаа ингээд дуусгасан байгаа. Энэ маань болохоор хагас харагдаж байгаа зүтэй. Тэгтээ хэгээ гаргацсан, дараагийн хээг гаргаагүйгээр дуусгацсан байгаа. Эхэлж энд нэг хэгээ гаргаад, дахиж энд гаргаад, гүцээгээд, дахиж гаргаад, гүцээгээд ингээ яг 3 бүтэн гаргаад хагастай хээ маань ингэж харагдаж байгаа шүү. За ингээ та нартай энэ гоё хээг зааж өглөө. Юун дээр ч гаргаж болно. Гогцоогож гисэн одоо нэхэж байгаа юмдаа хуваагаад гаргачихж болно. Энэ хоёр хээний хоорондох гогцоогоор одоо нэхэж байгаа зүйлийнхээ нийт гогцоонд зохицуулаад энэ гоё хээг гаргаж болох нэ. За. За ингээд энэ хичээлээ дуусгая. Энэ гоё хээ байгаа шүү. За баяртай.